За өнөөдөр Монголын Ардчилсан намын хуралд Ардчилсан намын бүлгийн их хурлын гишүүд за их хурлын гишүүн хийж байсан төрийн өндөр албан тушаал ашиж байсан хүмүүс нийлж байж өргөдсөн хурлыг хийлээ. За өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд өөрсдийнхөө байр суурийг одоо илэрхийлж байна л да. За миний хувьд бол улс төрийн нөхцөл байдал бол тодорхой. Монгол улсын одоо улс төрийн хувь заяа энэ Монгол улсын хурал дээрх олон болж байгаа Монгол ардын нам асуудлаа бол өөрсдөө шийдээд явах ёстой. Манай одоо Ардчилсан намын хурлын гишүүд одоо бидний байр суурь юу вэ гэвэл ерөөсөн шодрог болсны төлөө тэмцэлээ нүүрсний хулгай энэ харбины гэрээ энэ бүх зүйл дээр шүүмжлэлтэй хандах ёстой. Монголын Ардчилсан нам өнөөдөр сөрөг хүчнээ хийх ёстой гэсэн л байр суурийг бид нар илэрхийлж байгаа. Ер нь бол ингээд ажиглаж байхад манай их хурлын гишүүд одоо төрийн өндөр албан тушаал ашигласан улсууд бол Монголын Ардчилсан нам засагт ямар ч тохиолдолд хамтарч орж болохгүй л гэсэн юм байр суурьтай байгаа. За одоо тэгээд 2 жилийн хугацаа үлдэж байна. Энэ одоо улс их орны эгзэгтэй үед сөрөг хүчин зайлшгүй байхгүй болохгүй. Тэгээд Ардчилсан намд их хурлын даргын суудлын амлж байна, сайд нарыг амлж байна. Гэхдээ манай Ардчилсан нам одоо тэр зэргийн юмд бол одоо хурдахгүй байхаа гэж би хөвдөө бодож байна. Парламентын ардчлалд ер нь аюул учирлаа дахиж одоо хурдаж чадахгүй байна гэдэг энэ буруудаглыг өөрөө Ардчилсан нам Монгол ардын намын зүгээс ер нь маш олон гишүүд тавьж байна л да. Ардчилсан намын дотоод зодод нь оролцоод байгаа мөн үгүй мөн энэ цаашдаа зүй нь яаж явах хэрэгтэй вэ? Энэ Монголын парламентыг гацаанд оруулаа гэдэг зүйл бол энэ сүүлийн 8 жил ирэх барьсан Монгол ардын намын ирэх баригчдын өөрсдийнх нь нүүрсний зодооны одоо мөнгө хувааж чадахгүй байгаа л одоо илэрхийлэл гэж би хөвдөө харж байгаа. За тэгээ одоо төр төмөн нүдтэй тий хуулийн байгууллагууд эдгээр ирэх барьсан ч ирэх бариагүй ч байна. Хизээ нэгэн цагт энэ хулгай нь ил гарч ирнэ. Тэрнээсээ л одоо айгаад хэрэг түүг нь ил гарч болов гэж одоо хоорондоо хүлээж ирдэж байна гэж бид харж байгаа. Ер нь бол энэ Монгол ардын намын дараагийн энэ хоёр хүний зодооны аль нь дийлэх хэсэг дээр бол Ардчилсан намын гишүүжийн дараах сонголтыг бас хийх бах. Дотор ер нь яг нэгдсэн байр суурин дээр хүрж гин үү? Цаашдаа одоо ер нь аль нь нөхцруулах уу, засгийн газрыг авч үлдэх үү, их хурлын дарга одоо цаашаа хурал даргалуулахгүй байх хэсэг дээр ер нь нэгдсэн байр суурин дээр хүрүү. Энэ яг ямар асуудал хэлж байгаа вэ? За анх нь бол одоо яг одоо бүрийн эрх бүхий хурлын гишүүн биш шүү дээ. Би одоо Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн. Гэхдээ би байр суурийг илэрхийлэхэд манай зарим одоо экс гишүүд үндэсний бодлогын хорооны гишүүд илэрхийлэхэд энэ асуудал дээр бид нэгдсэн байр суурьтай орж явах ёстой. Альва нэг одоо нам доторх хэсэг бүлэг улсууд нь аль нэг талыг дэмжихгүй шүү. Улс төрийн шийдвэрийг одоо бүгдээрээ 100% дагна гэдэг ийм асуудлыг бүгд ярьж байгаа. Би тэгээсэ гэж бодож байгаа. Эрх баригчид улсын хурлын дарга сайд нарын суудлын амлж ийн гэдэг таасаа ярьлаа шүү дээ. Тэр талаар өндөр тодруулаад яриад юм. Үнэхээр одоо тийм зүйл яригдв. Ялангуяа одоо энэ улс төрийн зөвлөлийн одоо бүлгийн өргөдсөн хурлаар энэ асуудал яригдсан. Одоо өнөөдрийн бүлгийн хурлаар сөрөг хүчний хийцгээе гэдэг байр суурин дээр л одоо санал нэгдэж явах шиг байна. За ил далд манай намын гишүүдийг одоо их хурлын дарга сайд нараар уруулан татах ийм юм одоо мэрсэр яриа яваад байх шиг байна л. Гэхдээ одоо бид бол хүндээ хөнгөнөөс өгж болохгүй. Одоо бидэнд бол агуу ирээдүй байгаа. Тэгэхээр одоо бид ирээдүгөө харж явах ёстой. Өнөөдөр энэ засаг төрд хяналт байхгүй, сөрөг хүчин байхгүй болохоор энэ парламент хямралд ороод байна л гэж хэлмээр байна. Ямар ч ирсэн ер нь дахиж хамтрахгүй гэдэг дээр нь хатуу байна. Хатуу. Тий, ер нь бол хатуу байна. Манай гишүүд үг хэлэхэд бараг 90% нь бол тийм байна. Ер нь бол Ардчилсан намын зүгээс одоо 7 суудал захиалсан эсвэл 11 суудал захиалсан гэдэг яриануд бол гараад байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол цаашаа засагт одоо хамтрах нь тодорхой болоод байна гэсэн харлаа бас нийгэмд үүсэж байна л да. Манай намд чинь бас Монгол ардын намын бэтүүд байгаа шүү дээ. Тэр бэтүүд бас жоохон горилго байгаа. Гэхдээ одоо бидний дураар Ардчилсан намын хувь заяаг тоглоулахгүй. Таашаа нэгэлцүүд ямар хүн байна? Гэхдээ одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Одоо шууд уулуурхан сайд. За би бол одоо сайхан хүн шүү. Би бол мундаг сайд бэлэн бэн шүүгээд нийт зарлаад байсан шүү дээ. Тэр мэтийн одоо улсууд байж нь шүү дээ. Намын даргач одоо удаадараа засгийн газрын хамгаалсан байр суурьуудыг илэрхийллээ л дээ. Ер нь өмнөх засгийн газар бас хамгаалсан байр суурийг илэрхийлсээр ч гэсэн шүү дээ. За би бол яг өнөөдрийн асуудлыг л ярмаар байна. Тэгээ өнөөдөр бол сөрөг хүчний байр суурь дээр байцгаая л гэж асуудал ярьж байна шүү дээ. Ардчилсан нам
нүүрсний хулгай 2 гэдэг сонсгол хийх санаачлаг гаргаж байгаа. Өөрөөсөө энэ дээр бас төдийлө идэвхгүй байна уу да гэдэг юм шүүмжлэл байна. За би сая намын даргадаа бас энэ талаар хэллээ. Тэр нүүрсний хулгай харбины гэрээний талаар одоо Жуудгийн Баярмаа Даш дондгын Ганбат гишүүн нарын санаачлагаар одоо өнөөдрийн байдлаар 20 гишүүн зурсан байна. Манай Gen Z үеийнхэн энэнд бол хошуучилж зурсан байна. Энэнд одоо зарим гишүүдэнд одоо нэрийг хэлээд яг битээ зураач гэдээ гуйгаад явж байгаа, царай алдаад явж байгаа бас зүйл байна. Тэгэхээр манай зарим их хурлын гишүүд энэ Ганбат гишүүн, Баярмаа гишүүн нарыг одоо төрийн улсын хамгаалтанд аваач. Энэ маш их ноцтой асуудал хөндөх гээд байгаа учраас энийг бас аваач гэсэн юм зүйл ярьж байна лээ. Одоо энэ үүсэж байгаа нөхцөл байдлын яг гол цаад хөшөөний ард Монгол Улсын ерөнхийлөгч 0.1 одоо оролцоотой байна гэдэг юм уу? Ийм агуулга олон нийтийн дунд хардлагатай явж байна. Та өмнө нь бол 0-тэй бол гар зөрүүлж явсан хүний хувьд бас тухайн нэг парламентд явж ирсэн хүний хувьд та энэ оролцоо байна гэж байна. За бид хоёр залуу явхад бас гар зурж ирсэн тохиолдол байгаа. Бид хоёр Монгол эр хүний одоо жодогоос гаргаж бие биендээ одоо тийм янз бүрийн юм санаж явдггүй. Нэг зүйлийг бол би цогж хэлээ. Энэ Монгол улсад том хулгай гарч байгаа, нүүрсний хулгай. Яг өнөөдрийн байдлаар та бүхэн харж байгаа сошиалаар ямар мэдээ явж байна. Монгол улсын ерөнхийлөгч өөрөө бүр уриалж шүүг, цагдаа, прокурор, Монгол улсын ерөнхий прокурорыг хүртэл үүрэг даалгавар өгч штэ. Энийг ил болгоо, нэрсийн зарлаа. Тэгэхээр одоо манай хөг одоо жинхэнэ улсын ерөнхийлөгч шиг л байна гэж би хэлмээр байна. Тэ? Зөв? Би дэмжиж байгаа.